За сайн мэдсэн залуучуудаа би Тэнгис байна. Өнөөдөр би та нартай TikTok-оор хэрхэн viral болох вэ буюу хэрхэн TikTok-оор олон хандлттай, олон дагагчтай болох вэ гэдэг тухай ярилцсан. Тэгээд бичлэгээ эхлэхээ өмнө гэрлээ ингээд жоох нэмж тийм үү? За энэ багт болоо юм шиг байна. Тэгээд сайхан. За. Тэгэхээр би TikTok дээр 2 сарын дотор 10,000 даагч олсон. Тэгээд 4 дахь бичлэгэн дээрээ viral болж чадсан. Тэгээд энийгээ та нартайгаа хуваалцах хүссэн. Яг тэгвэл маш олон хүмүүс олон хүүхдүүд та яаж ийм 11 бичлэгтэй бичиж яаж ийм олон даагчтай болсон юм бэ? Яаж ийм олон хүмүүс бичлэгж үзсэн юм бэ гэж ерөөдөө надаас асуусан. Тэгээд тэр болохоор бас TikTok сонирхож байгаа ч юм уу ямар нэгэн контент үйлдвэрлэхийг хүсэж байгаа хүмүүст бас хэрэгтэй байж магадгүй гэж бодоод би энэ контентыг хийж байгаа тийм ээ. За тэгээд сүүлийн 7 хоногт би 2500 follower болсон. Яг тэр сүүлийн 7 хоногт би TikTok-ыг амар эрчимтэй ашиглаж эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө одоо гол юм руу орцгоё. За би болохоор 3 сарын 8-нд анхныхаа TikTok-ыг хийж ирсэн. Тэгээд ер нь бол баг 2 л хүн үзсэн дээ. Гэхдээ 2 дахь TikTok, 3 дахь TikTok-ыг би жоохон багаар сайжруулад 4 TikTok-ын дээр би ерөөсөө л энэ маягаар яваадах юм бол тэгээл ингээл амар удах юм байна гэж бодоод 4 TikTok-ын дээр би prank хийсэн байна. Та нар үзчихсэн бол нөгөө нэг эхнэрээ жимсэн болсон байхад нь шууд хаяад томилтоор 10 жил хатгшаа явдаг prank хийсэн байна. Тэрэнд маш олон хүмүүс бүр итгээд TikTok-од Facebook-оор шуураад намайг бүр 500,000 хүмүүс нийлж агаад 200 300 нийлж байгаа юм болсон. Намайг бүр хүний муугаар одоо муухай үгээр хэлж намайг муулж миний мууг үзэж амар олон коммент бичээл. Энэ ч ийм залуучууд ийм байна ч та муухай яаж хүүхд оргиж чадж байна бла 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 гэд бүгд хоромж гэдэг нь мэдхгүй, prank гэдэг нь мэдхгүйгээр миний бичлэгийг амар олоолаа шеэрлж муулж тэгээд тэнцээ намайг өмөрхөн ойлгож миний 4 дахь бичлэгийг viral болгож өгсөнд баярлаа. Тэгээ миний 4 дахь бичлэг яг одоо хагас сая хүн үзсэн TikTok-оор. Тэгээд Facebook-оор бас нэлээд их хүн үзсэн. Тийм viral болсон бичлэг байна. Тэгээд тэр 4 дахь бичлэг viral болсны ачаар миний өмнөх хийж исэн 3 4 бичлэг, тэрний дараа хийсэн 3 4 бичлэг ерөнхийдөө бол хандлт сайтай болоод эхэлсэн. Намайг ерөнхийдөө бол нэг юм таниад эхэлсэн. Гэхдээ дараагийн бичлэг хийнгүүт хүүхдээ хаяад явсан чи яасан гэл тэгсэн. Гэхдээ тэр чин prank шүү дээ. За тэр ч яг. Тэгээд ерөнхийдөө би өөрийнхөө сурсан алгоритмыг та нарт TikTok-ийн алгоритмыг та нарт тайлбарлаж өгье. Энэ дээр болохоор жижиг алгоритмуд байгаа. Жишээ нь бичлэгний чанар, гэрэлтүүлэг, тэгээ секунд, сонирхолтой байлгадаг ч юм. Энэ юмнууд бас маш их чухал. Яг гэвэл TikTok ерөөсө чанаргүй муу бичлэгийг ерөөсө цааш нь явуулдаг. Жишээ нь чиний бичлэг хүнийг 15 секундын бичлэг байлаа гэж бодоход, зөв 10 секундын бичлэг байлаа гэж бодоход чиний бичлэгийг тэр хүмүүс одоо дундаж цаг гэж гарч ирдэг шүү дээ. Чиний бичлэгийг дунджаар 5 секунд үзсэн, 6 секунд үзсэн гэж гарч ирдэг. Энэ дээр 10 секундын чинь бичлэгийг дунджаар 7 секунд үзсэн ч юм уу 6 секунд үзсэн байвал ерөнхийдөө чиний бичлэг сайн цаашаа явах одоо for you page-д орох нэг алхмыг давж ийн гэсэн үг. Хоёрдугаар нь болохоор гэрэлтүүлэг буюу жоохон чанар сайтай бичлэгүүдийг TikTok одоо алгоритмаараа авдаг. Цааш нь for you page буюу нэг юм viral болох нөхцөлийг ингэж эргэлдүүлж өгдөг. Тэгэл ерөнхийдөө хэр их хүмүүс комент бичиж гин, хэр их хүмүүс лайк дарж гин, хэр их хүмүүс шеэр хийж гин гэдгээс чинь шалтгаалт. Яг бол TikTok аль болох хүнийг утасны ард, дэлгэцний ард удаан байлгах сонирхолтой тийм одоо контент үйлдвэрлэж байгаа бичлэг хийж байгаа хүмүүсээ дэмжих сонирхолтой байдаг. Тийм болохоор жишээ нь лайк, шеэр, комент, бичлэгний чанар, тэгээ дуу дүрс гэдэг юмуд аягүй чухал. Тэгээд миний сүүлийн 4 хоног баримталж байгаа TikTok-ийн алгоритм би шинээр сурсан байгаа. Энийг болохоор сүүл би сураад ерөнхийдөө би TikTok-т өдөрт хэдэн видео оруулах хэрэгтэй юм бэ гэж боддог байгаад ерөөс аягүй удаан бодож байгаа. Ер нь хэдийг оруулах хэрэгтэй юм бол гэж бодож гин тухай ороод судлаад эхэлсэн. Өмнө нь бол би TikTok-оор за хоногтой нэг ч юм уу, 2 хоногтой нэг ч юм уу, 3 хоногтой нэгийг оруулдаг байсан. Тийм болохоор ингээд TikTok амар удаан хөгждөг юм билээ. Яг хөө тэднээс нэг 10 20 30 мянган хүнд
хүрж байгаа ч гэсэндээ ерөөхдөө амар удаан followers тэрнээс хойш нэмэгдээд жишээ нь амар удаан би 10,000 followers хүрсэн. 2 сарын дотор би 10,000 followers хүрсэн. Гэхдээ хамгийн гол нь 2 сарын дотор амар удаан юу нь удаан бэ гэхээр би ерөөсөө тэр дөрөвдөх viral болсон бичлэгээ хийгээд 2-3 хоногийн дотор би 5,000 followers олсон байхгүй. Тэгээд тэр 5,000 followers-ыг айгүй хурдан дөрөвдөх бичлэгэн дээр олцоод цаашаа амар удаан явсан. Тэр нь ямар алдаа байсан бэ гэхээр би ерөөсөө TikTok-ийг тогтмол ашиглаагүй дандаа 3 хоногт нэг ч юм уу 2 хоногт нэг хаяа бүрчлэг хийхгүй 7 хоногт ч юм. Тийм байдлаар ашиглангууд TikTok-ийн ингээд нөгөө нэг TikTok цаанаас алгоритм орон цаанаас за энэ контент үйлдвэрлэхэ болж байна гэд миний юмыг ерөнхийдөө гаргахаа болсон. Тэгээд яагаад би сүүлийн 3 хоногт шинэ алгоритм судалсан бэ гэхээр ерөөсөө өдөрт хүн хэдэн пост оруулах хэрэгтэй юм болоо гэж би бодоод тэрийг судлаад тэнгууд хамгийн багадаа 3 followers гэж ерөнхийдөө 3 followers-ны 3 пост гэж ерөнхийдөө би ойлгосон. Яг тэгвэл тэрнээс олон хийж болно л доо. Тэнгууд нана зав амир хэцүү өдөрт 2-3 пост TikTok шинээр хийнэ гэдэг чинь бас ингээл юмяар зогсоол ингээл ингэж амир төвхтэй байхгүй. Тийм болохоор би багадаа өдөрт 3 пост оруулж байгаа. Тэнгууд TikTok алгоритм чамайг энэ контент идэвхтэй үйлдвэрлэж юм байна гэж чамайг хараандаа аваад тэрний дараа чиний бичлэгийг рандомор буюу түүрээр хамаагүйгээр нэг юм уу хоёр эсвэл гурлын чамайг сонгож аваад for you page-д оруулж үздэг. Тэнгүүд тэр контент чинь одоо гоё сторитэй, хөгжилтэй сторитэй чам нөгөө нэг жижиг гэрэл мэрэлтэй дуу бүх чанаруудыг хангаж чадсан болов for you page-д оруулаад тэр нь ингээд цаашаа лайк make аваад ингээд явах юм бол for you page-ээр улам олон хүмүүс цацдаг. Тийм болохоор би өдөрт ерөнхийдөө сүүлийн 4 хоног би өдөрт 3 пост оруулж байгаа. Тэгээ тэр 3 пост минь одоо жишээ нь 2 нь явдаг юм гэхэд нэг нь заавалчгүй явдаг. Тэнгүүд нөгөө 2 нь устгачдаг. Тэнгүүд дахиад дараагийн өдөр нь 3 TikTok оруулдаг. Тэнгүүд тэрний 2 нь явдаг ч юм уу. Одоо чинь би 7 цагийн өмнө нэг TikTok оруулсан байлгэхэд одоо болохоор 40,000 хүмүүсийн үзэлттэй явж байгаа. Жишээ. Тэгээд би сүүлийн 4 хоногийн дотор би 2500 followers олсон. Тэгэхээр энэ бол маш үр дүнтэй арга. Миний хувьд бол маш үр дүнтэй арга байгаад байгаа. Тэгээд одоо юу юм шиг ингээд харахаар одоо чинь 2500 одоо чинь ингээд юу вэ? 4 цагийн дотор дахиад 300 followers нэмэгдсэн. Чинь 12,700 800 followerтай болцсон байх гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо миний энэ daily буюу өдөрт тогтмол 3 пост хийж байгаа нь миний TikTok-ыг хөгжүүлэхэд амар хурдтай явж байгаа. Ер нь бол би 4 дахь бичлэгэн дээрээ буюу 5,000-ыг олцоод 5-аас 10,000 хүртэл жоохон ингээд бараг сар шахуу болсон. Тэгтээ сар шахуу болохдоо би нэг 17-8 бичлэг хийсэн. Ерөнхийдөө. Тэгээд тэрнээс хойшоо бол одоо энэ юугаа тактикийг ашиглаад өдөрт 3 постыг хийгээд энэнийхээ дотор 2500, 2600 followers-ыг маш хурдан 3, 4, 5, 6, 7 хоногийн дотор олж чадсан. Тэгээд TikTok-ыг яагаад ийм амар идэвхтэй ашиглаж эхэлж байгаа гэхээр TikTok дээр байгаа боломжууд маш том юм шиг надад санагдсан. Яг тэгвэл Instagram-аас олон хүнтэй платформ болцсон. Тэгээд энэчнээс маркетинг буюу мөнгө олох боломжтой. Яг тэгвэл хийж байгаа контентноос би цалинжих боломжтой болоод эхэлж байгаа юм л да. Одоо өөрөө гэсэн инфлюенсер болж байна. Өөрийн гэсэн сурталчилгаануудыг маркетинг бараа бүтээгдэхүүнүүдийг сурчилж болоод тэрүүгээр би цалинжих боломжтой болохоор TikTok одоо амар том салбар болж байгаа юм л да. Ирээдүйд ч гэсэн ер нь бол TikTok үн цэнээ алдахгүй гэж би бодож байгаа. Яг гэвэл одоо чинь зургийн платформ байгаа, Instagram байгаа. Тэнгуү сошиал буюу ерөнхийдөө бүх юмыг хангасан бизнес, тэгээ бүх юмыг хангасан Facebook байгаа. Тэгээд LinkedIn буюу ингээл янз олон байгаа. Тэнгуү яг юм entertainment жижиг видео тайпны юм өмнө Vine байсан. Одоо болохоор богино хэмжээний бичлэг оруулахад TikTok ерөнхийдөө амар том платформ болсон. Мэдээч YouTube бол удаан хугацааны чанартай бичлэгийн платформ болсон байна. Яа, ямар ч хурдан ярьч юу, ямар ч хурдан. Тэгтээ яг миний ингээд зөвлөсөн юм танаас маш сайн ойлгохтоосаа гэж би маш их хүсэж байна. Ерөөсөө өдөрт 3 пост заавалж хий, чанартай, хөгжилтэй, гоё сторитэй бай. Тэрийгээ гоё чанаржуулаад өгөх хэрэгтэй. Тэгээд үр дүнгийн дараад нь хараарай гэж би танаас хүсэж байна. Жишээ нь над чиг болох ч юм бол магадгүй одоо чинь миний тэр пранк санаа болохоор хамгийн гой санаа байсан. Яг гэвэл би ингээл за ингээл нэг юм нэгэн хэвийн хүмүүсийг дүрээсэн бүжиглээл
дүн гэдэг юм хийх юм бол ерөнхийдөө удаан явах юм байна. Хүмүүст удаан танигдах юм байна. Тэрний хооронд ганц үзэн ядагдаад маш олон юм гинт нэг дараа ангуудаа тэрнээсээ хойш ингээд явчвал боломжийн юм байна гэж бодоод пранк хийсэн. Тэгсэн чинь тэр пранк нь маш амжилттай болсон. Тийм болохоор хэрвээ TikTok-оор контент хий гэж бодож байгаа хүмүүс байвал миний энэ аргыг ашиглаад үзээрэй. Тэгээд миний TikTok аккаунтыг, Facebook аккаунтыг, YouTube аккаунтыг subscribe хийж, лайк дарж, follow хийж, Instagram аккаунтыг follow хийж намайг дэмжээрэй. Бас энэ бичлэг таалагдсан бол лайк дарахаа мартаа. Хөшөө асуух зүй олон зүйл байвал комент хэсгээр бичиж болно. Цаашдаа би TikTok дээр ямар өөрчлөлтүүд гарч ийн, энэ бичлэг яагаад ийм viral болов? Эсвэл Instagram-аар яаж дагагчаа нэмэх вэ гэдэг зүйлийг би бас ярьж байна. Яг тэгвэл би маш хурдан 2-3 сарын дотор би Facebook, Instagram, TikTok 3 дээр би маш хурдан өсөж чадсан. Над чиг юм өсөж чадсан, хурдтай өсөж чадсан хүн маш ховор байгаа. Бараг байхгүй гэж хэлж болно. Тийм болохоор та нартай өөрийнхөө туршлагаас хуваалцахдаа дандаа бэлэн байх болно шүү.